ээжээ ачийг хариулах алба байна уу? Энэ чинь одоо зарим үед бол зарим тохиолдолд тийм ачийг хариулах шаардлагагүй, харин одоо би өөрөө л одоо өөрөө хичээгээд явхад болох юм биш үү гэсэн ийм асуулт бас хүмүүст байдаг, зарим хүмүүст. Зарим хүн одоо ээжийг үзээгүй юм байна. Жохон байхасаа тийм. Яг төрсний дараа ямар нэгэн байдлаар үзээгүй өссөн хүн байна. Тэгэхээр тэр хүн яах вэ гэдэг асуулт бас гарч ирдэг. Тэгэхээр энэ бүгд дээр ээжийн ачийг хариулна гэдэг дээр бас ахаад нэг нь ээжийн ачийг хариулах ёстой гэхээр үр төлөөс нэхэд байгаа юм шиг юм болохгүй юу гэдэг бас асуулт ч гардаг юм байна. Тийм болохоор энэ бүгдийг хурангуулад ер нь ээжийн ачийг хариулъя гэдэг бол их утга учиртай, энэ бидэнд их хамааралтай энэ сэдэв байна. Яагаад вэ гэхээр аливаа үндэстэн оршин тогтноход тэр тусмаа Монгол орн хоёр их гүрний дунд газар нутгийн байршил нь ингэж оршиж байгаа. Тэгвэл аливаа улс үндэстэн оршиход хэл бичиг чухал. Түүнээс гадна бусдаас ондооших, ялгарах соёл чухал. Тэгвэл монголчуудын соёл бол монголчууд би төвтэй биш, бид төвтэй гэж ингэж үздэг. Энэ нь өөрөө цаашлах юм бол бид их одоо гэр бүлсэг гэх юм уу? Бид одоо өөрөөсөө илүү гэр бүл бусад хүнийг чухалчилж, бусдын төлөө гэсэн энэ зорилгыг нэн төрөнд тавьдаг ийм соёл бол монголчууд бидний соёл.